Бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан шинэлсэн үү? Айл хийсэн үү? Гэрчлэл дүүрэн үү? За. Цар шиний үеэр үнэхээр гэрчлэлтэй байна. Бурхан үнэхээр ах бурхны хамгаалт нэгүсэл бүр илэрхий дүүрэн сайхан байлаа гэж байгаа хүмүүс гараа өргөөч. За баярлалаа. Тэгээд Бурхны үргэлж хамгаалт нүгөөсөл бидний дээр байдаг. Бид нар Бурхандаа цаг гаргаж зориулт гаргах үед Бурхан биднийг ямар ч илгэсэн нэгөөсөл хайраа бид нарт өгсөөр байдаг. За тэгээд өнөөдөр бид нар хамтдаа Иохан номноос хамтдаа суралцж байгаа. Тэгээд номлынхаа дараа хамтдаа золгоотой хийн. Тэгээд тэрнээс өмнө зүрх сэтгэлээ бэлдээд залбирая. Тэгээд Бурханд Бурхны үгэн дээр анхаарлаа хандуулъя. Тэгээд хамтдаа залбирая. Эзэн минь бид нар таныхаа өмнө ирээд залбирч байна. Та бол сайн, та бол итгэмжтэй Бурхан. Эзэн бид нар таны үгэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Та өөрийн хэлхийг хүссэн зүйлээ та бид нарт дэлчилж, харуулж, ойлгуулж өгөөч. Эзэн таны үгийн үнэнийг хуваалцахад надад туслаарай. Таны хүч ба нэгүслэр таны үгийг номлоход эзэн надад туслаарай. Тэг таны онцгой мэрэгүү ухааны үг өнөөдрийн цагт бас хэлэгдэх болтугай гэж Есүсийн нэрээр талархан залбирч байна. За. 1-р Иохан номын 4-ийн 13-аас 21-ийг өнөөдөр хамтдаа судлаа. Тэгээд түүнээс өмнө тэр яг магтаж явах үед юу гэж санагдсан бэ гэхээр өмнө ер нь бидний зүрх сэтгэлийн хандлага яг ямар байдаг вэ? Ямар байгаа вэ гэж бас өөрснөөсөө бас асуувал миний хувьд нэлээд хэдэн жилийн өмнө ер нь ямар байсан бэ гэхээр сүм чуулган цөөхөн хүнтэй байна уу, хэдэн хүнтэй байна хамаагүй би эхлээд яг Бурхны зүйлийг илүү эрхэмлэх болно. Одоо би цуглаан дээр янз бүрийн жижиг чуулганууд жижиг цугларалтын үеэрч гисэн би ер нь айл болох нөгөө эрдсэн зогсож идэг айл болох эзнийг зорж ирдэг. Тэгээд энэчнээс би юг онцолж хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нэр яг Бурхныг эрлэхийлж, Бурхны сайныг хүсэж хүсэмжилж эрен хайх үед Бурхан биднэрт өөрийнхөө сайныг бас харуулд юмаа гэж урамшуулмаар байна. Өнөөдөр тэгэхээр мэдээж яг нөгөө сар шинийн баярын дараа бид нэр зарим нь нэрээ зарим нь тодорхой янз бүрийн шалтгаантай байж магадгүй. Гэхдээ тэр нөхцөл байдлын шалтгаан дундаас та эзнийг эрлэхийлж, эзнийг хайж, түүний үгнээс суралцахыг илүү эрхэмлж байгаа нь энэ илүү сайн. Яагаад тэгэхээр Бурхан бидний зориултыг хард юм гэж та бүгдийг урамшуулмаар байна. Тэгэхээр би юу гэж бас та бүгдийг урамшуулсан бэ гэхээр нөгөө цагаан сарын үеэр та бүгд бас Бурхны хамгаалт нэгүсэл бас гэрчлэл дүүрэн байх болтгой гэд чатан дээр бичсэн та нараа харсан бол тэгэхээр сар шаны үеэр ч гэсэн бид нар Бурхныг эрлэхийлж мэдээж бид нар ах дүүстэйгээ зоолгодог, ах дүүстэйгээ удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулздаг ч гэсэн тэр дундаа та Бурхныг бас эрлэхийлж хайж бас түүн цаг гаргасан бахаа гэж итгэж байна. Яагаад тэгэхээр тэр зориултын чинь дунд хүртэл Бурхан таныг сайнаар бас эргүүлээд таны зориулт хандлагыг Бурхан сайшааж бас хард юмаа гэж хэлмээр байна. За хамтдаа 1-р Иохан номын 4:13-аас 21-ийг хамтдаа уншия. Тэгээд ерөнхийдөө би энэ хэсгийг уншаад юу гэж дүгнсэн бэ гэхээр Бурхны хайранд суурилсан итгэл гэж ерөнхийдөө гарчиг өгсөн. Тэгээд яг өнөөдөр юу хэлэгдэх вэ гэдгийг хамтдаа уншия. 13-аас тэр өөрийнхөө сүнсийг бидэнд өгсөн учраас бид түүний дотор, тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. Эцэг нь хүүгийн ертөнцийн аврагчаар илгээснийг бид үдсэн бөгөөд гэрчилж байна. Есүс бол Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрдөг хинээс дотор Бурхан байж тэрээр Бурхны дотор байна. Биднийг хайрладаг Бурхны хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дотор байгч нь Бурхны дотор байж Бурхан түүний дотор байна. Үүгээр хайр нь бидний дунд төгс болдог. Тэр ямар байсан шиг бид энэ ертөнцид мөн тийм байдаг учраас шүүлтийн өдөр бид зоригтой байх болно. Хайр дотор айдас үгүй, харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдас дяал байдаг, айдаг нэг нь хайр дотор төгс болгодоогүй байна. Эхлээд тэр биднийг хайрлсан тул бид хайрладаг. Хэн нэг нь би Бурхныг хайрладаг гэж хэлчихэд ах дүүгээ үдэн яддаг бол тэр худалч. Учир нь
Харагдаж байгаа ах дүүгээ хайрладгүй хүн харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй. Бурхныг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Би энэ тушаалыг түүнээс авсан билээ гэж. За энэ хэсгийг бүгдээр нэг 2 ишлэлээр нь харах юм бол биднэрт хэд хэдэн бас чухал ойлголтуудыг өгнө. Тэгээ өнөөдөр бас Бурхан биднэрт урд өмнө байснаас илүүгээр бас ойлголт ухаарлыг өгнө гэж гэрчилж байна. За тэгээд 13-14 дугаар ишлэлээр юу гэж байгаа вэ гэхээр тэр өөрийнхөө сүнсийг бидэнд өгсөн учраас түүний дотор бид түүний дотор бөг үгээр мэднэ гэсэн. 14 дугаар ишлэлийг харах юм бол эцэг нь хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид үтсэн бөгөөд гэрчилж байна гэж хэлж байгаа. Иохан хэлэхдээ Есүс Христ бол аврагч, Бурхан бол хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид гэрчилж байна гэж. Ганцаараа илээгүй дагалдагч нар бүгдээрээ Есүс Христийг бол аврагчаар илгээсэн Бурханы хүү гэдгийг гэрчилж байгаа. Тэгээ энэ дээр 14-15 дахь ишлэлээр хоёр зүйлийг хэлж байна. Хүүгээ ертөнцийн аврагчаар илгээсэн Есүс бол Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрдөг хинээс дотор Бурхан байж тэрээр Бурханы дотор байна гэж хэлж байна. Энд дээр нэг чухал ойлголт нь юу байгаа вэ гэхээр Ром 19 дээр юу гэж яддаг вэ гэхээр бид нэр өмнө энэ ишлэгийг харсан бас хамтдаа харъя. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдана гэж хэлсэн. Энд яг энэ зүйлийг харах юм бол энэ утга ойролцоо зүйлийг хэлж байгаа. Есүс бол ертөнцийн аврагч, Есүс бол Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрч, мөн Есүс бол эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт итгэвэл аврагдана гэж хэлж байна. Бид нэр тунхаглаж байгаа юу гэж хэлж байгаа вэ гэхээр Есүс Христийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч тунхаглаж байгаа. Бурхан үхэгсдээс амьлуулсан гэдэгт нь итгэж зүрхэндээ итгэвэл аврагдана гэж хэлж байгаа. Ингэснээр юу болдог вэ гэхээр бид сүнсээр дахин төрж Бурханы сүнс бидний дотор оршиж, Бурханы ариун сүнс бидний дотор оршиж бидний сүнстэй нэгддэг. 2 дугаар Коринт 5:17 дээр юу гэж яддаг вэ гэхээр хэрв нэг нь Христ дотор байвал харагтун тэр шинэ бүтээл болсон байна гэж хэлдэг. Энд чинээс бид нар олж харах ёстой зүйл нь юу вэ гэхээр бид нар Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрч, Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрч, Бурханы илгээсэн аврагч муу юм байна гэж бид нар зүрхэндээ итгэх үед юу болдог вэ? Бурханы сүнс бидний дотор орж бидний сүнстэй нэгддэг. Ром номдэр үг гэдэг вэ гэхээр бидний Бурханы хүүхдүүд гэдгийг бидний сүнстэй сүнс өөрөө хамт гэрчилдэг гэж хэлдэг. Тэгэхээр энэ ч бид нэр ойлгох ёстой ойлголт нь бид нар Есүс Христийг эзэн гэж амаар хүлээн зөвшөөрөх үедээ Бурханы ариун сүнсийг бид нар бас зүрх сэтгэлдээ хүлээн оруулдаг юм байна. Бас нэг яг хаана гэдгийг хэлж мэдгүй гэхдээ ямар ишлэл байдаг вэ гэхээр ариун сүнсээр бусвал хүн Есүс Христийг эзэн гэж амаар хүлээн зөвшөөрч чадахгүй гэж хэлдэг. Тэгэхээр бидний дотор сүнс ажиллаж түүний улмаас бид нар яг Есүс Христийг эзэн юм байна гэж хүлээн ойлгож зөвшөөрч ариун сүнс бидний дотор оршиж одоо энэ дээр хэлсэнтэй хамгийн ихний ишлэгийг харах юм бол 13 дугаар ишлэгийг харах юм бол тэр өөрийнхөө сүнсийг биднэрт өгсөн учраас бид түүний дотор байж Бурхан бидний дотор байдаг гэж хэлж байна. Тэгэхээр миний хэлэх ихний санаа болохоор Есүс Христийг Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрдөг хинээс дотор Бурханы сүнс оршино. Та нар өөрсдөө ариун сүнсний орших сүм гэдгийг мэдгүй мө гэж бас нэг тийм ишлэл байдаг тийм ээ, та нар мэдж байгаа бол. Тэгэхээр бид нэр энэ чинь маш том одоо ойлголт нэг талаасаа энэ нөгөө теологийн бас ухагдхан явж байгаа. Хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө нэг сүнсээр дахин төрнө гэдгийг яг юу гэж яриад байгаа юм бэ гэж юу маш олон бас үзэл баримтлууд байгаа. Гэхдээ Есүс хэлэхдээ хэн дээрээс эс төрнө тэр нь Бурханы хаанчлыг үзэж чадахгүй гэж хэлсэн. Үнэн дээр бид нар Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрч, аврагч гэж хүлээн зөвшөөрч, Бурханы хүү гэж хүлээн зөвшөөрч залбирах үедээ бид нар Бурханы сүнсийг хүлээн авд юм байна. Бид нар сүнсээрээ шинэ бүтээл болж бий болд юм байна. Харагтун Христ дотор хин нэг нь Христ дотор л байвал тэр нь шинэ бүтээл болж байгаа гэсэн. Бидний зүрх шинээр бий болдог. Та өмнө байсан ихэнх хүмүүсийн хувьд
та Христээр яг ирснээ та бодоод үзэх юм бол анх ирээд яг Есүс Христийг хүлээж авахдаа бидний нүд нээгдсэн юм шиг болдог. Би өмнө нь яаж амьдраад байсан юм? Би одоо үнэхээр яг Есүс Христийг танилаа. Би Есүс Христийг мэдлээ. Би энэ л замаар амьдрахын төлөө би явна гэж хэлдэг. Яагаад тэгэхээр бид нар Есүсийг эзэн гэж хүлээн зөвшөөрөх үедээ бидний нүд нээгдэж бид нар сүнсээр дахин төрж Есүс бол үнэхээр Бурхны хүн муу юм байна гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч Бурхны сүнс бидний амьдралд орж ирдэг байна. Тэгээд нэг би нэг ийм одоо юу түүх гэхүү нэг өсөм чуулганд болсон нэг ийм үйл явдлаас нь тэрний байсан бэ гэхээр нэг чуулган юу хийдэг байсан бэ гэхээр заримдаа нөгөө нэг зарим итгэж хүмүүсийн юу болдог вэ гэхээр нөгөө нэг аврагдсандаа заримдаа эргэлздэг. Хизээ итгэж авсан яг яасан одоо нөгөө нэг янз бүрийн шалтгаанаас болоод би юу н аврагдсан үгүй үү эргэлздэг хүмүүсээс байдаг. Магадгүй бидний дунд ч гэсэн одоо хүртэл та мэдээж хэрэг Есүс Христийг өөрийнхөө амьдралдаа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн өмнө магадгүй залбирч ирсэн ч гэсэн үе магадгүй нөгөө би аврагдсан гэдэгтээ эргэлздэг тийм эргэлзэл заримдаа хүмүүсийн дунд төрдөг. Тийм эргэлзээ ер нь та бүгдийн дунд төрж байсан уу тийм эргэлзээ байгаа бол ямар нэгэн байдлаар та мэдэгдэж тийм юм байдаг уу байсан уу санаа зовох хэрэггүй. Тэгээд би тэр түүхийг үргэлжлүүлээ. Тэгээд тэр түүх нь юу байсан бэ гэхээр нөгөө нэг уртлын игнэн дээр сандал тавиад нөгөө өөрийнхөө авралтаа эргэлзсэн санаа зовж байгаа хүмүүст зориулсан сандал гэж хэлдэг. Тэгээд хүмүүс яадаг вэ гэхээр тэр уртлын суудлын дээр ирж суугаад яг нөгөө би Есүс Христийг яг өөрийн эзэн гэж хүлээн зөвшөөрч байна гэж яг юм зориудаар яг нөгөө нэг яг авралаа баттгах яг хүлээн зөвшөөрөх залбирлыг хийдэг. Тэгсэн нэгэн эмэгтэй яг тэр чуулган донд ирээд яг тэрийг харчаад юу гэж хэлсэн бэ гэхээр заавал би олон нийтийн олон хүмүүсийн донд би урд гараа сандал дээр суугаад тэг яг тэгж залбирах надад шаардлага байхгүй. Би гэртээ байсан ч гэсэн аврах боломжтой шүү дээ гэж хэлсэн. Тэр бол үнэн. Гэхдээ нөгөө чуулганы ахлагч юу гэж хэлсэн бэ гэхээр тэр үнэн та гэртээ байхдаа магадгүй хаасайгүй энэ хаач байсан та Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрөх болцоотой тэр үнэн. Гэхдээ заримдаа бид нар яг нөгөө Есүс Христийг эзэн гэж амьдралдаа нөгөө хүлээн зөвшөөрч амаараа дуу гаргаж яг ингэ залбираагүй зарим хүмүүсийн хувьд эргэлзээ төрдөг. Би үнэхээр яг аврагдсан нэг мөн би чуулганд яваад байгаа хэрнээ би яг Христэд итгэлээр ирсэн хүн мөн гэдэг тийм эргэлзээ төрдөг. Тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр тэр хүн цаад болж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр би олон хүмүүсийн дунд урагшаа гараад би одоо залбирах шаардлагагүй гэж байгаа нь тэр дунд ямар буруу үзэл жижигхэн бардамнал байгаа вэ гэхээр би өөрөө хүсвэл бурхан дээр очиж тэгээ би бурхан дээр залбираад аврагдтаа гэдэг энэ одоо нэг жижигхэн бардамналаас болоод өөрийнхөө авралыг одоо зүгээр хүмүүсийн үнэхээр бид нар яг Есүс Христ миний эзэн гэж бусны өмнө тэрийг хүлээн зөвшөөрөхөөс имэж ивэл бурхан юу ч хэлдэг вэ? Та нар хүмүүсийн өмнө намайг хүлээн зөвшөөрөхгүй бол би та нарыг бас хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлдэг. Тэгэхээр магадгүй тийм жижиг бидний за би өөрөө ингэ яваад идэх чинь би өөрийнхөө сайнаар би өөрийнхөө хичээл зүтгэлээр би Есүс дээр ирээд аврагдчихна гэдэг зүйл бол биш. Харин бид нэр өөрснийгөө даруй болгоод Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрч өөрснийгөө даруй болгож түүний өмнө өөрийгөө буулт хийж өөрийгөө бууж өгснөөр бид нар яг бурхан дээр ямар нэгэн тэр хаан хэрэм саадгүйгээр бид нар бурханы өмнө очиж тэр залбирлыг хийх болцоотой байдаг. Бид нар Есүс Христийг бол илүү мэддэг. Тэгээд дараагийн хэсгийг харах юм бол бас энтэй бид нар энтэй холбоотой зүйлсүүдийг энэ ном маань бид нар тэлж өгч байгаа. Тэр нь юу вэ гэхээр за 16 19 дэх ишлэгийг харъя. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр энэ хоёр маань их хоорондоо ойролцоо утгатай ишлэл байгаа. Биднийг хайрладаг Бурханы хайрыг бид мэдэж итгэдэг. Бурхан бол хайр мөн. Хайр дотор байгч нь Бурханы дотор байж Бурхан түүний дотор байна гэсэн. 19 дэх ишлэл эхлээд тэр биднийг хайрсан тул бид хайрладаг гэж хэлж. За энэчнээс яг юуг олж харж болох вэ гэхээр Бурхан бол хайр. Бурхан хайр учраас биднийг эхлээд хайрлсан хайрыг нь бид нар мэдээд хайрладаг. Бурхан биднийг хайрлсан тул бид нар хайрладаг. Хайрладаг хайрыг нь бид мэдэж итгэдэг гэж хэлсэн байна. Бурханы хайрыг бид нар мэдснээр итгэдэг. Бурхан миний төлөө юу хийснийг нь би ойлгож зүрх сэтгэлдээ
хүлээн авч миний буруудгалыг, миний их хэрхэг занг, миний үл уучлалыг, миний гомдол хорслыг тэр бүх зүйлсээс Есүс намайг чөлөөсөн. Миний бүхий л гэм нүглээс Есүс намайг уугааж өөрийнхөө үхэл ба амьлалаар өөр дээрээ намайг авчирсан байна гэж итгэх үедээ бид нэр Бурхны хайрыг мэдэрдэг гэсэн. Тэгэхээр өнөөдөр танаас миний асуулт юу вэ гэхээр та Бурхны хайрыг хэрэг мэдэрдэг вэ? Мэдээж хэрэг Бурхны хайр бол хэмжээшгүй. Бид нэр Бурхны хайрыг мэдхдээ бид нэр баярлдаг, баясдаг. Гэхдээ та өөрийнхөө хувьд Бурхны хайрыг хэр зэрэг их мэдэрдэг вэ? Хэр зэрэг мэддэг вэ? Тэгснээрээ та Бурхны хайрыг үнэхээр их мэддэг бол та Бурхныг илүү хайрлахад илүү амархан болно. Та харин төдийлөн Бурхны хайрыг сайн ойлгож зүрх сэтгэлдээ оруулаагүй байвал магадгүй бас тодорхой хэмжээнд эргэлзээ байхыг бас үгүйсэхгүй. Тэгээд хоёр дахь миний хэлэх гээд байгаа санаа юу байсан бэ гэхээр Бурхны хайрыг ойлгон зүрх сэтгэлдээ оруулах нь бид бүгдийн итгэлийн суурь юм аа. Бурхны хайрыг ойлгон зүрх сэтгэлдээ оруулах нь бидний итгэлийн суурь юм аа. Яагаад тэгэхээр Иохан номдэр үг хэлдэг вэ гэхээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлан тул цорын ганц хүүгээ бидний төлөө өгсөн гэж хэлдэг. Бурхан бол хайр гэж хэлсэн. Харин бид нар тэр хайрыг мэдэж бид нар түүнд итгэдэг гэж хэлсэн. Тэгээд би нэгэн Библийн бас нэг түүхийг бас дурдмаар тэрний үг гэхээр Лук номын 7-р бүлэг дээр байдаг. Нэгэн фарисеучуд нэгэн зоогийг хамтдаа барьж явах үед нэгэн эмэгтэй ирдэг. Ямар эмэгтэй ирдэг лээ? Айгуу тийм маш их гэм нүгэлтэй гэж Библиэр дурдчихсан байгаа. Нэгэн нүгэлт эмэгтэй 7:36-аас би 2-3 ишлэгийг уншия. Өдөртөн тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүс фарисей хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад хүлэгнэн самтай өнөд тусаа авчирч түүний хөлд нь арт талд нь зогсоод уйлж нулимсаараа хөлийг нь оргож үсээрээ арчаад хөлийг нь унсаж өнөд тосоороо тасалваа гэж хэлж. Тэгэхээр энэ эмэгтэй болохоор өмнө яг Есүс Христийг мэдхээс өмнө маш их тэр нөгөө буруу хүцүү янз бүрийн гэм нөхцөлтэй амьдралаар амьдарсан байгаа. Гэхдээ энэ чэнэс юу харж байгаа вэ гэхээр Есүс дээр ирээд тэр үнтэй досоор хөлийг нь досоод нулимсаараа үсээрээ хөлийг нь арчихтаа тэр юуг мэдчихсэн бэ гэхээр Бурхны хайрыг мэдчих байгаа. Тэгээ энэ чинь яг энэ түүхийн төгсгөл хэсэг дээр юу гэж байгаа вэ гэхээр нөгөө фарисей хүн дотор юу гэж боддог юу гэж боддог вэ гэхээр тийм хэрвээ энэ хүн иш үзүүлэгч байсан бол энэ хүн ямар гэм нүгэлтэйг мэдэх байсан даа гэж хэлдэг. Гэхдээ Есүс тэр бодол санааг нь мэдээд юу гэж хэлдэг вэ? Их өрнөөсөө уучлагдсан хүн бага өрнөөсөө уучлагдсан хүн аль нь эргүүлээд эзнээ хайрлах вэ гэж хэлдэг. Тэгэхээр фарисей хүн их гэм нүглээсээ их өрнөөсөө хэлтрүүлэгдсэн хүн ихээр таныг эзнийг хайрлана гэж хэлдэг. Яг энэ зүйлийг хэлдэг тэр нь юу гэж хэлдэг вэ гэхээр за би тэрийг уншия. Симон илүү өгөөмөрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд чи зөв шүлээ гэж хэлээд тэр эмэгтэй үргэлж Симонд чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи надад хөл угаах ус өгөөгүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй намайг орж ирснээс хойш хөлийг минь үнсээр байна. Чи толгойг минь досоор тослоогүй. Тэр харин үнэт досоор хөлийг минь тослоо. Тиймээс би чамд хэлье. Түүний олон нөгөө уучлагдсан. Тиймээс тэр ихэд хайрлагджээ. Багхан уучлагдсан баг хайрлагддаг гэт эмэгтэйд нүгэл чинь уучлагдлаа гэж. Тэгэхээр энэ чэнэс миний гол хэлэхэд байгаа санаа нь юу вэ гэхээр бид нэр юунаас аврагснаагаа илүү сайн ойлгохдоо бид нэр Есүсийн хайрыг илүү их мэдэрдэг. Би хэн байсан байж байгаад Есүс намайг ямар боцолгүй хайраар хайрлсан. Би ямар Бурхны нэгүслийг хүлээн авах зохисгүй худалч хуурамг тэ Бурхныг эсэргүүцэгч байж байгаад Бурхан намайг хайрлсан. Би ямар их ял буруутгал донд байж байгаад Есүс намайг тэр бүгдээс чөлөөлсөн гэдгийг тэр зүйлийг ойлгохдоо бид нэр илүү их Бурхны хайрыг мэдэрдэг гэж хэлээд. Гэхдээ энэ дундаас бидний илүү хамгийн сайн бидний зүрх сэтгэлд ойлгож төсөөлж хүлээж авах ёстой зүйл нь
Есүс бид бүгдийн төлөө загалмаа дээр өөрийнхөө амийг зориулснаар бид нарыг хайрлан тэр хайрыг бид нар бодож төсөөлөх хэрэгтэй. Сайн хүний төлөө хэн нэгэн амиа өгөхөөр зөрхилж магадгүй. Гэхдээ бид нарыг нүгэлтнүүд байхад Есүс өөрийнхөө амийг зориулсан гэж хэлдэг. Тэгэхээр үүнд хайр байгаа юм гэж хэлж байна. Бид нар Бурхны бэлэг нүгслийг хүлээж авах зохистой нэгэн биш байтал Бурхан бид нарыг хайрлсан учраас бид нар тэр хайрыг мэдээж итгэдэг гэж хэлсэн. Тэгэхээр Бурхан бид нарыг юунаас аварсныг та илүү сайн ойлгож бас бодож зүрх сэтгэлдээ оруулж төсөөлж бодох нь бидний хувьд бас чухал байна. Тэгээд Эфес 2:8-ийн 9-р ишлэлийг бас дурдны тэрний үг гэхээр та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ та нараас бас харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үүсээр чинь ирээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Тэрөө хэлсэн бид нэр өөрснийхөө зүтгэлээр өөрснийхөө сайнаар бид нар Бурханы нэгүсэл бэлгийг хүлээж авдаг. Харин бид нар өөрснийгөө даруй болгож Бурханд итгэх итгэлээ өгөх үед Бурхан бид нарыг авард юм а. Бурхан өөрийнхөө хүүхэд болох эрхийг бид нарт өгд юм а гэж хэлээд байгаа. Гэхдээ яг энэ зүйлийн бидний цаад утга учир нь Бурхан үнэхээр бид нарыг хайрлсан тул бидний тоо томчгүй гэм нүглээс чөлөөлөхийн тулд өөрийн амийг загалмаа дээр цовдлогдсныг бид нар санах хэрэгтэй. Үүнд хайр байгаа юм а гэж. За тэгээ өргөжлүүлээд харах юм бол энэ дээр бас бид нар дахиад нэгэн сонирхолтой зүйлийг энэ хэсэг маань өнөөдрийн хэсэг маань бид нарт харуулж байгаа. 17-оос 18 дахь ишлэгийг харах юм бол үүгээр хайр нь бидний донд төгс болдог. Тэр ямар байсан шиг бид энэ ертөнцид мөн тийм байдаг учраас сүүлтийн өдөр бид зоригтой байх болно. Хайр дотор айдас үгүй гэж хэлж байгаа. Хайр дотор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэг нь хайр дотор төгс болгодоогүй байна гэж хэлж байгаа. За энэ дэр нэг чухал зүйлийг хэлээд байна тийм ээ. Хайр дотор айдас байхгүй. Хэрвээ та айдас байгаа бол та хайр дотор төгс болгодоогүй байна. Айдас дотор ял байдаг гэж хэлж байна. За энэ чэнэс бид нар юуг болж харж болох боломжтой юм бэ гэхээр Есүс бол өөр хайрын маш том жишээ. Есүс бид нарыг энэ дэлхий дээр байхдаа дагалдагч нараа хэрхэн харилж ирснийг бид нар мэднэ. Хүлээг нь угааж энэ дэлхийд байхдаа хүмүүсийг эдгээж, уучлж, өршөөж, нэгүүлсэж маш ихээр хүмүүсийг хайрлаж байсныг бид нар мэднэ. За тэгвэл Бурхан бол хайр гэж бас өнөөдөр хэлэгдсэн. Одоо тэгвэл хайрын гол мөн чанар нь юу вэ гэвэл хайрын гол мөн чанар нь өгөх, авах биш. Хайрын гол мөн чанар нь өгөх. Харин хайрын эсрэг зүйл нь бол шунал байдаг. Яагаад хайр дотор байгаа хүн айц байхгүй вэ гэхээр одоо энэ чинь нэг ийм ялгаа байгаа. Тэр нь ямар ялгаа байгаа вэ гэхээр хайр бол бусдын сайн сайхныг бодоод байна. Бусдад өгөх байгаа тийм. Харин бидний дотор хайр байхгүй байгаад байвал бидний хараа бидний сэтэл юу вэ гэхээр бид нэр өөрсдөө рүү хандах болно гэсэн. Бид нэр өөрснийхөө эрх ашиг ямар нэгэн байдлаар хохирох вэ гэж бид нар заримдаа санаа зовдөг. Ямар нэгэн зүйлийг алдах вэ гэдэг айц байдаг. Ягаад тэгэхээр бидний бодол сэтэл хандлага өөрийнхөө хувийн эрх ашигыг өмнөө тавьж ивэл энэ нь тийм сайн зүйл биш. Бид нэр энэ сэтлэр бид нэр өөрснийхөө амьдралыг өдөрдүүлэх нь сайн зүйл биш. Харин хайрын гол мөн чанар нь өгөх. Гэхдээ хайрын гол мөн чанар нь өгөх хэдий ч гэсэн хүссэн болгоныг нь өгөх явдал биш. За бид нэр мэднэ тийм ээ, бид нар хүүхдүүдтэй хайртай гээд хүүхдтэй сайн биш зүйлийг өгөөд байдгүй тийм ээ. Хүүхдтэй хайртай гээд байнга чихэр өгөөд байдгүй тийм ээ. Бид нар хүүхдтэй хайртай гээд одоо магадгүй тоглоомд нь хайж ходох шувг бид нар өгөөд байдаг. Тэгэхээр хайр бол өөрийнхөө эрх ашигыг бодлого бусдын үндсэн хэрэгцээг олж харан ойлгож түнд нь өгөх явдал хатдаг. Хүссэн болгоныг нь өгөх биш, харин тухайн хүний яг үнэхээр хэрэгцээ, үндсэн хэрэгцээ нь юу болохыг ойлгож одоо өгөх явдлыг хэлээд байгаа. 1-р Коринт 13:5 дээр үгж яадаг вэ гэхээр хайр өөрийнхийг ирдэггүй гэж хэлдэг. Хайр өөрийнхийг ирдэггүй гэж хэлдэг. Тэгэхээр өнөөдөр яг энэ хэсгээр хэлээд байгаа зүйл нь хэрвээ та өөрийгөө бодсон амин хуваа бодсон тэр ашиг сонирхол таныг
удирдах байгаа байвал таны дотор айдас байна. Та ямар нэгэн зүйлийг хийхдээ, ямар нэгэн шийдвэр гаргахдаа, ямар нэгэн ажил, ямар нэгэн бизнес, хувийнхаа гэр бүлийнхээ амьдралын дотор тэг хүнээс айх айдас, тэг ихнэр нөхрөө орхиод явчих уу гэдэг айдас, бизнес дээр ашиг орлого алдах уу гэдэг айдас. Тэр бол бид нар тэр сэтлэр өөрсдийнхөө амьдралыг удирдуулах нь сайн зүйл биш гэж хэлдэг. Харин хайрын мөн чанар нь, гол мөн чанар нь өгөх, харин бид нар бусдын хэрэгцээн дээр, бусдын үндсэн хэрэгцээн дээр анхаарлаа хандуулах нь бид нар тэр айцаас чөлөөтэй байх боломжийг биднэрт өгч байгаа. Энэ арай бидний арай жоохон төлөвсөн хүмүүс яг энэ зүйлийг хийдэг. Арай бусдыг хайрладаг, арай өөрийгөө бодохгүй, өөрийнхөө эрх ашиг бодохгүй бусдын төлөө шийдвэр гаргаж чаддаг хүмүүс. Гэхдээ энэ дундаас илүү одоо юу гэдгийг бидний дотроо барих ёстой чиг хандлага маань юу вэ гэхээр бид нар Бурхны эрх ашигыг бодох. За эхний эрх ашиг нь болохоор бид нар өөрийнхөө эрх ашигыг боддог хандлага байгаа юм байна. Хоёрт нь болохоор бусдын эрх ашигыг бодож байгаа хандлага байна. Энэ нь болохоор арай жоохон төлөвшсөн хандлага юм байна. Бүр энэ бүгдээс дээгүүрх одоо хандлага сэтэл юу вэ гэхээр миний гаргаж байгаа альва үйлдэл Бурхны нэрийг алдаршуулахын тулд байна. Эсвэл Бурхны нэрийг муугаар хэлэгдүүлэх үү гэдэг энэ сэтэл бидний амьдралыг удирдах ёстой. Тэгснээрээ бидний амьдрал яг энэ сэтлийг бид нар өөрсдийнхөө амьдралаар удирдуулж чадах юм бол Бурхны гайхалтай нэгүсэлд өрөөл тэр сайн сайхны Бурхны юр бусын удирдам чиглүүлгийг бид нар өөрсдийнхөө амьдрал дээр санаанд оромгүй тэр өрөөл нэгүслийг бид нар хүлээн авах боломжтой. Яагаад гэвэл бид нэр эзэн Есүсийн нэрийн төлөө санаа тавьж байгаа учраас эзэн Есүс өөрийнхөө нэрийн төлөө санаа зовж байгаа хүмүүст анхаарал тавих нь дамжиггүй. Тийм биш гэж юу? Юу гэж хэлдэг хуучин гэрэн дээр бас нэг тийм ишлээдэг тийм ээ. Өөрийнх нь таалалд нийцсэн хүний замыг эзэн дайснуудтай нь хүртэл эд хүнжтнээр байлгадаг. Есүс Бурхны сүнс бас нэг ишлэл дээр тийм Бурхны сүнс яг өөрт нь итгэдэг, өөрт нь бүрэн зүрх сэтгэлээр хандсан хүмүүст бас хүчтэй дэмжлэг болохоор эзний сүнс дэлхийд даяар хэрэн гисэж явж байт юм гэдэг ийм гайхалтай зүйлсийг Бурхан бидний өгнө. Бурхан үгэндээ хэдийнэ хэлсэн ба. Тэгэхээр бидний ойлгох ёстой зүйл нь өнөөдөр миний амьдрал бид бүгд өөрсдийнхөө амьдралыг ямар сэтэл зорилгоор бид нар удирдуулж байна гэж өөрснөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ үнэхээр бид нар яг энэ үнэхээр дээгүүрх яг энэ сэтэл зорилгоор удирдуулж байгаа бол бидний дотор айц гэж байхгүй, бидний дотор Бурхны хайр байх болно. Бидний дотор Бурхны хайр байснаа бид нар бусдад Бурхныг гэрчлэх боломжтой болно. Тэгээд яг энэ хэсгийн төгсгөлд яг бидний тодорхой үйлдэлийг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за хин нэг нь Бурхныг хайрладаг гэж хэлчихэд ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч гэж хэлж байгаа. Учир нь харагдаж байгаа ах дүүгээ хайрладаг хүн нь харагдахгүй байгаа Бурхныг хайрлаж чадахгүй. Бурхныг хайрладаг нь ах дүүгээ хайрлах ёстой бид энэ тушаалыг түүнээс авсан билээ гэж. Тэгээд энэчнээс миний дүгнэж хэлхийг хүсэж байгаа зүйл нь бид бүгд Бурхныг хайрладаг гэдэг нь бидний үйлдэлээр харагддаг гэсэн. Өнөөдөр бидний дотор Бурхны хайр байвал бид нар Бурхныг хайрлах юм байна. Бид нар хөршөө өөрийн адил хайрлах юм байна. Өнөөдөр бид нар Бурхныг хайрладаг гэдэг нь бидний үйлдэлээр харагддаг. Бид нар ах дүүсээ хайрлаж гин үгүй гэдгээс харагддаг. Тэгэхээр үнэхээр таны дотор хайр байна уу гэж асуухаас илүүгээр үнэхээр бидний амьдралаас харагдана. Таны үйлдэлээр харагдана. Жижигэн зүйлээс харагдана. Та Есүс Христийн нэрийг эрхэмлдэг, Есүсийн эрх ашигыг, Бурхны эрх ашигыг өмнө тавьдаг бол таны амьдралаас сайн гэрчлэл харагдах болно. Харин та өөрийн хувийн эрх ашигыг боддог байвал таны амьдралаас төдийлөн гэрчлэл үйлсээр тань Бурхны хайр харагдах нь юу вэ? Тэгэхээр яг тодорхой хэлж байгаа зүйл нь бид нар Бурхныг хайрладаг гэж хэлэхээс илүүгээр бид нар Бурхныг хайрлаж хайрладаг гэдэг нь бид бүгдийн үйлдэлээр харагддаг. Хэрвээ бид нар бусдыг хайрлаж чаддаггүй бол Бурхныг хайрладаг гэж хэлэх нь ямар утга учиртай вэ? Бидний үг үйлдэл зөрсөн явдал. Бусдыг хайрлаж чадахгүй ижил би Бурхныг хайрладаг гэж хэлэх юм бол бидний үг үйлдэл зөрсөн болно гэсэн.
Тэгэхээр бид нар өөрснийхөө зүрх сэтгэл бид нар өөрснийхөө нөхцөл байдлыг бодохдоо үнэхээр би Бурхныг гэрчилж амьдрмаар, Бурхны хайрыг дотроо тээж амьдрмаар, Бурхны хайрыг бусдад илэрхийлж харуулж амьдрах мэдээж яриг хэцүү. Гэхдээ Бурхны шилдэг сайныг нь би өөрийнхөө амьдралд хүсэж байгаа учраас би яг энэ зүйлээр халах болно. Амин хуваачсан бодол намайг миний амьдралыг удирдах ёсгүй. Харин би Есүс Христээр удирдуулж хамгийн сайн, хамгийн шилдэг сайныг нь өөрийнхөө амьдралаар би хүсэж тэр зүйлээр удирдуулж амьдрахыг хүсэж байна. Хүсэж байвал Бурхны хайр ямар гүн гүнзгий болохыг та ойлгож өөрийнхөө зүрх сэтгэлдээ таныг оруулаасаа гэж хүсэж. Таныг бүр бодоосаа гэж хүсэж. Есүс Христийн загалмаа дээр хийсэн зүйлийг таныг бүр төсөөлж бодоосаа гэж хүсэж. Бид нарыг та өмнө нь ямар байснаа таныг бүр бодож бас төсөөлөөсэй гэж хүсэж. Ямар зүйлээс Бурхан бид нарыг гаргаж өөрийнхөө хүүхэд болох эрхийг өгснийг бид нар мэддэг. Юунаас илүүгээр мэддэг, юунаас илүүгээр гэрчилдэг. Хэн нэгэн асуух үед Есүс бол хайр гэдгийг гэрчилж чаддаг байгаасай гэж та бүгдийг бас горомшуулж байна. Тэгээд өнөөдрийн хэлэгдсэн зүйлийг нэг товчхон дүгнээд хамтдаа залбирая. За өнөөдөр би хоёр зүйлийг хэлсэн. Есүс Христийг Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрдөг хинээс дотор Бурхнаас оршино. Бид нар тэр хэлсэн. Бид нар Есүс Христийг эзэн гэж амар хүлээн зөвшөөрөх үед, дуу гаргаж залбирах үед бусдаас хэн юу гэж хэлэхээс үл хамааран Бурхны өмнө ирж залбирах үедээ бид нар Бурхны сүнсийг өөрсдийнхөө амьдралд хүлээж авдаг гэсэн. Тэгээ энэ чинь би түрүү нөгөө эргэлзээ гэж ярьсан дээр нөгөө магадгүй орхитуулсан байж магадгүй зүйлийг хэлээ. Тэгэхээр хэд хэдэн эргэлзэх бидний авралт эргэлзэх хэд хэдэн зүйлсүүд шалтгаанууд байдаг. Тэр нь юу вэ гэхээр за нэг шалтгаан нь магадгүй та багаас өсөм чуулганд явсан байвал яг нөгөө нэг би хизээ хаана аврагдсан бэ гэж заримдаа хүмүүс эргэлзэх гэдэг. Нөгөө нэг ахаад нэг хүчин зүйл нь яг олон зүйл байгаа. Гэхдээ би нэг хоёр зүйлийг онцолж байгаа нь нөгөөх зүйл нь юу вэ гэхээр магадгүй та амаараа дуу гаргаж хэрвээ залбирч байгаагүй бол яг нөгөө хизээ Есүс Христийг би яг өөрийнхөө амьдралд оруулж эзэн гэж хүлээн зөвшөөрөх залбирлыг хийснээ мэдгүй байвал жоохон эргэлзгээд байдаг. Гэхдээ та хэрвээ хүсвэл яг энэ зүйлийг та өөрийнхөө авралын эрэлзээг арилгахын тулд та яг нөгөө баталгаажуулах залбирлыг хийж болно. Яг Бурхны өмнө, хүмүүсийн нүдний өмнө одоо нөгөө би өөрөө дараа нь Бурхан дээр очиод би түрүүн хэлсэнтэй жишээ хэлсэнтэй нөгөө би өөрөө дараа нь Бурхан дээр ирээд Бурханаас авралыг хүлээж авчна гэдэг тэр бардамнал биш. Харин өөрснийгөө бид нар даруй болгож Есүс Христ миний эзэн гэж бусдын өмнө одоо нөгөө харуулж амаараа дуурайж хүлээн зөвшөөрөх нь дараа нь бид нар өөрснийхөө амьдралд өөрийнхөө авралд эргэлзэх ямар шалтгаан байхгүй болдог гэсэн. Тэгэхээр яг номдол бэлдэж явах үед Бурхан бас намайг энэ зүйл рүү бас чиглүүлж юм да гэж би бодсон. Гэхдээ би яг сайн мэдэхгүй. Гэхдээ одоо хэрвээ үнэхээр чиглүүлж байвал би залбирах хэрэгтэй байх. Тэгэхээр магадгүй та би яг энэ залбирлыг өмнө хийжсэн ч гэсэн би авралтай үе эргэлзэх зүйл гардаг. Гэхдээ би яг энэ авралынхаа залбирлыг би баталгаажуулж хиймээр байна гэсэн хүмүүс байвал таны зоригтойгоор өргөчөө гарч ирээ зогсоод яг амаараа хүлээн зөвшөөр залбираасаа гэж хүсэж байна. Гэхдээ байхгүй байвал зүгээр байвал сайн. Байвал Бурхан чиглүүлсэн гэж би бодно. Тэгээд яг байхгүй байвал зүгээр тэгвэл би өөрөө миний бодлоос юм байна гэж би ойлгоод гэсэн. Тэг яг энэ үн талбай дахиад нэг зүйл хэлэх нь бидний төрлөх мөн чанар болохоор бид нэр юу гэж боддог вэ гэхээр хүмүүс намайг сайн итгэж хэдийнэ тэгээ миний хийж байгаа үйлдэж байгаа зүйл миний хийж байгаа зөөсөд бусны өмнө зөв гэж бодох хэрэгтэй. Би сайн хүн гэж харагдах хэрэгтэй гэдэг тэр нэг бодол заримдаа бид нарыг хөлдөг. Тэр бодол заримдаа бидний гэр бүлийн дунд хүртлээ. Бид нар алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөөс ч гэсэн хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэхээр миний зөв гэж бид ойлгох хэрэгтэй гэдэг тэр бас буруу бодол заримдаа бид нарыг удирдаад явж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр харин бидний яг Христ итгэх итгэлийн авралаар бас тийм зүйл байвал бид нарыг тийм бодол санаа бид нарыг удирдах болохгүй гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээ хоёрт нь миний хэлсэн санаа Бурхны хайрыг ойлгон зүрх сэтгэлдээ оруулах нь бидний итгэлийн суурь юм аа. Тэгээд биднийг Бурхныг хайрладаг гэдэг нь бидний үйлдэлээр сүлд нээлэх нь бид нар Бурхныг хайрладаг гэдэг нь бидний үйлдэлээр
харагдана. Бид бүгдээрээ хамтдаа Бурхныг гэрчлэгч болон харуулж амьдарцгаая. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирая. Тэгээ би одоо яг тийм хүн байвал өөрөө 1 минут магадгүй жоохон өөртөө тэмцэлж байгаа тийм бас зүйл байж болно. Та тэгж яг авралын Христэд итгэлийн авралын залбирлыг баталгаажуулж хийхийг хүсэж байгаа хүн байвал яг одоо та урагшаа гарч ирээд яг залбирлыг дагаад залбирч байна. За, тийм хүн байна. Магадгүй яг ер нь манай сумч болгоны хүмүүсийн итгэлийн суурь харцангуй гайгүй гэж итгэж байгаа. Ер нь олон жил сумч болгонд явцсан. Ер нь хизээ аврагдснаа яг авралтаа эргэлзэхгүй гэдэгт нэлээд итгэж байна. Гэтэ хэрвээ та байвал та битгий санаа зовоорой. За, байхгүй юм шиг байна. За, тэгвэл хамтдаа залбирая. Бурхны өмнө ирээ залбирая. Бурхны төрөө хэлсэн. Бид нар Бурхны хайрыг олгон зүрх сэтгэлдээ оруулах нь бидний итгэлийн суурь юм а гэсэн. Бид нар Бурхны хайрыг мэдэж итгэдэг. Тэгэхээр Бурхан энэ цагт бас өөрийнхөө хайрыг бас мэдүүлээч гэж залбирая. Хэсэг хугацаанд бүгд хамтдаа Бурхныг хүлээе. Бидний хайртай эцэг минь бид нар таныхаа өмнө ирэн залбирч байна. Та бид нарыг өөрийнхөө хайртай хүү болгон сонгон үрчлэн авсанд баярлалаа. Таны хайрыг бид нар яг энэ цагт санан залбирч та бид нарыг ямар их тоо томшгүй гэм нүглээс чөлөөлж бид нарт уучлалыг үзүүлж өөрийнхөө хайрыг харуулсны төлөө танд баярлалаа. Таны бид нарыг хайрлсан хайрын төлөө эзэн танд бид нар талархан залбирч байна. Эзэн баярлалаа. Та бид нарыг үнэхээр онцгой гайхалтай хайраар хайрлаж бидний амьдралд эрхчлөө амар тайван баяр хөөргийг та биднэрт өгөхөөр ирсэнд баярлалаа Иесус. Биднэрт авралыг мөнх амийг өгөхөөр ирсний төлөө танд баярлалаа Иесус. Эзэн бид бүгд харин өөрийнхөө амьдралаар таны хайрыг харуулж гэрчилж амьдрдаг хүмүүс байхыг хүсэж байна. Та бидний зүрх сэтгэлд ажиллаж өгөөрэй, та өргөжлүүлэн ажиллаж өгөөрэй. Ирэх өдрүүдэд та биднэртээ бүр илүүгээр ойртон та биднэртээ дотн та ярилцаж өгөөрэй. Тэгээд энэ цагаа танд даатгаад таны хүү Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен.